За сайн байцгаана уу. Монгол Улсын их сургуулийн нийгмийн ажил хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ганбаатарын эгчин байна. За тэгээд 2022 оноос 2023 оны хичээлийн жилд залуу нийгмийн ажилтан клубын тэргүүнээр ажиллаж байсан. За намайг Ганц Сүхийн төгөлдөр гэдэг Монгол Улсын их сургуульд нийгмийн ажил хөтөлбөрийн 3-р түвшинд суралцж байгаа. За одоогоор залуу нийгмийн ажилтан клубын тэргүүний ажил хийж байгаа. Залуу нийгмийн ажилтан клуб маань 2016 онд байгуулагдчихсан. За баяр цэцэг багш болон нандин цэцэг багшийн удирдлага чиглүүлгийн доор ер нь үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд клубын маань зорилго гэх юм бол нийгмийн ажил мэргэжлээр суралцж байгаа бүхэл ихтэй сургуулиудын оюутнуудыг хамруулсан одоо тэд нартай чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Манай клубын яг гол онцлог гэх юм бол ерөөхдөө яг нийгмийн ажил мэргэжлэр суралцж байгаа оюутнуудад за яг нийгмийн ажлын практик шив баримжаа олгох, за мэргэжлийнхаа үн цэнийг илүү төлхөө ойлгох хот нь одоо туслах чиглэлээр бол үйл ажиллагаанууд төлхөө зохион байгуулдаг байна. За манай клуб нь болохоор захим баг, за тэгээд дотоод үйл ажиллагаа явуулдаг баг, гадаад үйл ажиллагаа явуулдаг баг гэсэн 3 бүтэц бүрэлдэхүүнтэй ер нь бол үйл ажиллагаа зохион байгуулдаг. За тэгээд яг бүтэц бүрэлдэхүүнээрээ 2022-оос 2023 оны жилд яг ямар үйл ажиллагаа явуулж ирсэн бэ гэх юм бол за нийгмийн ажил мэргэжлэр суралцж байгаа нийт ихтэй сургуулийн оюутнуудыг хамруулсан чуулган уулзалт буюу өдөрлөгийг зохион байгуулж ирсэн. За тэгээд хөөрхөн зүрх төрийн бас байгууллагын одоо 1 тэрбум мараа тэмцээн хаянд одоо сургуулаа төлөөлж оролцож исэн. За тэгээд видео контентуудыг бас цуврал болгож хүргэдэг. За тэгээд хүүхдийн одоо эрхийг хамгаалах өдөр буюу 6 сарын 1 өдөр тохиолдуулаад видео контент явуулж исэн. За иймэрхүү ер нь үйл ажиллагаануудын чиглэлийг явуулж хэрэгжүүлсэн байна. За манай клуб нь болохоор за оюутнууд маань одоо нийгмийн ажил мэргэжлийг илүү сайн мэддэг болох за улмаараа одоо нийгмийн ажил мэргэжлийг одоо бусдад түгээн дэлгэрүүлэхийг ер нь олж зорж байгаа. За тэгээд нийгмийн ажил мэргэжлийн яг үн цэнийг за нийгэмдээ илүү нэмэгдүүлэх, за тэгээд мэдээж өөрсдөө маш сайн мэргэжилтэн болж бэлтгэж гарах одоо тийм өөрчлөлтийг бол хийхээр зорж байгаа. Ер нь аливаа улс орны одоо үндэс нь хөгжин цэцэглэх боломж нь ер нь бол боловсрол эзэмшиж байгаа хүүхэд залуус гэж ер нь бол үздэг. За тэгээд ер нь бол яг боловсрж байгаа яг нийгмийн ажил мэргэжлээр суралцж байгаа оюутнууд нь өөрс хоорондоо хамтдаа байж чадвал ер нь бол цаашдын ирээдүйн маань илүү гэрэлтэй болоо гэж боддог. За тэгээд энэ нь болохоор далаастай өөрчлөлтийн төлөө хамтдаа байх эхлэн болох юм болоо гэж ер нь бол үзэж байгаа. За нийгмийн ажил мэргэжлэр суралцж байгаа оюутнууд маань за оюутан байхдаа ч гэсэн за мэргэжилтэн болоо гарсан ч гэсэндээ яг салбарын нийгмийн ажилтнууд хоорондоо нэгдэж хамтарч яг нэг зорилгын төлөө үйл ажиллагаа явуулснараа бид нар яг нийгэмдээ далайцтай өөрчлөлтийг авчирч чадах юм болоо гэж бодож байна. Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.